Сайн байцгаана уу хүмүүсээ. Тэглээ дараагийнхаа наадамдаа явах гэж байна. Өнөөдөр 2 наадамтай. Нэг нь болохоор Эрдэнэзүү хэд бидэж та хар өрний нөгөө нэг одоо та нарын мэдгээр бол та нарын гигэний клип хийсэн газар гэсэн үг. Тэр Эрдэнэзүүгийн 440 жил илүү. Тэр нэг наадам. Тэгээд дараагийнх нь болохоор цэнхэрт нэг наадам байгаа. Арангаан цэнхэр сумс гэсэн үг шүү дээ. Тэгээд би яг алинд нь үлдэх юм бэ. Манай дүү болохоор тэр Эрдэнэзүүгийн наадамд болохоор 3 морьтой үлдэнэ. Аав дүүг үлдээчээ. Тэгээд цаашаа цэнхэр явна гэсэн үг. Тэгээд би яг нэрийг алин дээр нь үлдэх үнэхээр мэдэхгүй байна. Манай портрийн мань болохоо байгаа. Тэгээд бид нар сая хар өрөө орж нэг тосоол болон ус энтер аваад тэгээд янзлах гад буцаад ирсэн байна. Би тэгээд хаана үлдэхээ бол шийдсэн. Эрдэнэзүү дээр дүүтэйгээ үлдэхээрсэн хэнтэй хамт. Тэгтээ бид хоёр ямар ч машин байхгүй. Аавын дүүнер тэгээд таньдаг хүмүүс энтер бол байгаа. Тэгээд бид нар дээр тэдний машинд нь морой уяад тэгээд байх орлоо. Өтөр зөндөө бороо орсон. Тэгээд газар бол шийхтэй тоос шороо байхгүй. Тэгтээ жоохон салхитай, жоохон сэвлүүр салхитай сэрүүхэн байна. Энийг юу харж зогсоод байгаа юм бол? За нэгэн даваа хэллээ. Баруун талаас Монгол улсын Ежина. Гол биш гэж ачи яаж ийна. Бусад тийм билгүй нэ. Цаас барьчих. Йоо. За. Бяртай болж байгаа юм уу?
Хоёроор орлоо. 20 хэдэн морь марцсан гэсэн. Тэгээд 10 литрээр 12 тарсан. Хязгаарлан явах гэж байна. Таны сэтгэл ямар байна вэ? Та сэтгэлээсээ хуваалцаач. Одоо ингээд барианаас гараад яг ингээд бөөнд орлохоор ямар мэдрэмж төрдөг вэ тань? Жоох ууртай байгаа юм да тийм ээ? Хариулах хүсэлгүй байна уу та? За ойлголоо. Эзнээс нь асууя. Тань та ууртай байна уу? Тийм ээ. Ингээд одоо ингээд яг уралтаад ингээд бүүндээ гарна штэ бэрнээсаа. Тэгэхээр ямар мэдрэмж төрдөг вэ? Гоё. Яг ямар вэ? Гоё өгөөд төрүүлнэ л гэж боддог уу? Yes. Ингээд урд чинь морь яваад байвал ямар мэдрэмж төрдөг вэ? Яах вэ? Ямар ч мэдрэлж яах гэж айрагдах юм л одоо шүү дээ. Лоо яадахаа чи яах гээд байгаа юм бэ? Алин нөгөө талыг яагаад уяадах? Ямар тач айрагтай буцснаа. Тэ? Манай энэ тийм л гэдэг аахгүй. За маа. Хязгаарлан мордох гэж байна. Хязгаарлан мордож байна. Энүүгээр зөндөө дөрөв хүмүүстэй байна. Маш их машин байна. Хүмүүс бас их байна. Нөө Эрдэнэ цугийн хийдийн болохоор ер нь ламнар маш их байна. Гадаад хүмүүс, жуулчид маш их байна. Тэгээд дулаахан, жоохон сэвэлрүү салхитай. Айгуу сайхан өдөр байна. Тэгээд нэр Цэнхэр рүү аав явсан штэ. Нэг азрахтай явсан. Тэгээд тэр азраг нь одоо уралдах гад мордож гинэ, дагаад явж гинэ гэсэн. Удахгүй ирэх баха. Ягаад? Сайн байна уу? Таны нэр хин гэдэг вэ? Хойд нөгөө мөрдөх юм битгүү. Би ингээд хаяа бичлэгэнд ордог байхгүй. Тэнгууд дандаа миний балаа бичлэг хийдэг. Тэгээд би тэрийг үзэхээс өөрөө хичээд тэнийг санагдаад тэр ерөөсөө ингэ бичлэг үздэг ба тэ. Баруутлын сөрдөр харангагийн их камер сумын харьяа сумын зан дүлгөө тамирын сумын зан төвчд төгсдөө
аймгийн бүрд сумын яриаг сумын зан даанхран сумын зан Отхон Баатараар давлаа. За Хүрэн аймгийн Харарын сумын яриад их Монголын хүчин төвчний өв залуу сумын базар сумын зан төвшин төвсөөр давлаа. Төвшин Зураг авах, дуу сонсох, бүх үзих, бүжиг зүгээр агараа. Ямар чэжвэртэй лээ. Уурнаас аваад жицсэн юм. Морин их солдрог болоод орлоо. Хаяа хаструу. Хаяа хаструу. Жигтэй хөдөл чинь. Ууш дээр. Энд шигтэй хөдөл. Манай үрээ бас 10 өдөр болоо. Хэмээ. Одоо дааг мартан дааган дээр аригдах болсон. Бам 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 бам. Хаач дэлээ өвөт байгаа. Сая хотын орсон. Виж амд маргааш юу лээ. Снобод нэг тайлж байна. Тэнцэн. Олон жилийн ам тэнцэн байна. Ата хицаалаа. Ирцэн. Мартах чинь. Баами. За сая даагарлээ. Даагам дээр аав руу ярьсан чи аав ирэхээр нь хэлийгээд надад тэгсэн чинь аавыг ярихыг нь хүлээгээд гэсэн чи дааг хүрээд ирсэн. Тэгээд дааг маань бас 10-д. Өнөөдөр ерөөсө дандаа 10-д сэлсээр байгаа тарлаа. Аав нөгөө цэнхэрлүү наадамд явсан штэ. Тэгээд тэрнийх нь азраг нь болохоор азраг нь штэ. Өөг нь төрүүлсэн. Тэгсэн чинь нэг морь хамт ороод тэгээд жоохон будлаад нөгөө морьных нь хөл нь яг зураасан дээрээ. Тэгээ манай морины хөл болохоор яг агаар дээр болж таарад. Тэгээд тэр морийг нь бариад манайх хоёрлсан гэсэн. Тэгээд ууг нь бол түрүү моринд мотоциклх байсан юм. Өчигдөр бас нэг мотоциклийн наадамд явсан. Тэгсэн чинь яг бас хоёрлсан заяа. Яг ингээд нодлон ч гэсэн мотоциклийн наадамд оруулахаар ингээд ерөн дандаа хоёрлцаад идэг. Тэгээд сая бол зүгээр л бараг л төрүүлчих юм дээр хоёрлж байгаа байхгүй юу. Тэгээд аав нөгөө нэг өөр хүн явсан тэр хүнийгээ цолж явах гээд аав буцаад энэ наадам дээр ирээд даага үзнэ гээд тэгээд сая даага үзчихэд одоо дөнгөж сая даагаар ирээд байна. Одоо ер нь ингээд харьцаах байхаа. 19 хүртэл барьж байгаа гэсэн. Тэгээ 19 хүртэл мөнгө өгж байна лээ. Маргааш болохоор баригдын наадам дээр би явж магадгүй явахгүй ч магадгүй. Гэхдээ гэртээ орох юм болохоор ээжтэй хоёр явах ах гэж бодож байна. Аараглан гинэ эднэр. Айгуу нартай бүх барилдаж байна. Бүх дуусаагүй байна. Одоо энэ жишээ нь 20 минутанд 5,000 гэсэн аюул болж байгаа гэдэг. Энэ болохоор 5,000-ыг 5,000-аар 12 сум аваад шийдэх гэсэн. Тэгээд 12-ыг шийдэх юм бол энэ бам руу шийг, 10-аас дээш шийдэх юм бол энэ бам руу шийг өгнө гэсэн. Нэрээ манайхаа шийдсэн ийм бөөрийн хийм шийд авснаа зогч гин үү? Ингээд тав. Тийм ээ, тийм. Дааша. Ваа! Сая 12 сарнаас 5-ыг хагалсан 6.
6 кг тийм аа энэ болохоор ингээд гэр ласдаг. Энэ болохоор гоё. Тийм юм байна. Хоёр. Башиш. Орой амар шийдчих мэдээд байна. 6. Мэдгүй. Ням гэрлээ эрдэнэ дасгыг яасан. Ээж туушаар аваад явж байна. Одоо нөгөө цэнхрээс нөгөө портер маань ирэг байгаа. Цэнхрийн портерыг ирэхэд энэ дагаа мордууд авчаад гэр руугаа явна. Даагныхаа баг авах марцсан байна. Даагныхаа баг явж авах гад байж байна. Үсэж байгаа мөн хэрэггүй, цангаж байгаа мөн хэрэггүй. Зүгээр тийм морь харигдаг болохоор жоохон тийм хүн байгаа юм шиг байна. За зүгээр дээ цэнхэр дайрагдсан чинь тийм үстэй юм аа. Одоо морь цолж байна. Тэгээд бүхэн дууссан юм яасан юм бөө. Даагныхаа баг олж авах гэж бүр явж нэг юм олж авлаа. Тэгээд машин дээр ижсэн чинь ашгүй нэг цэнхрээс ирж байгаа портер маань ч тийм морь очиж байна. Одоо явах байхаа. За ингэ. Би ямар ч хараад тэр ямар сандаг юм хиний хөлийн усаад гэж. Тэгэл наадмаас тараал замдаа ингээл жоохон муудаг байна. За манайхаа одоо 9 бараг 10 болох чинь тэгээд ингэсийгээд харих байхаа. За тэгээд бүгдээрээ энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ subscribe дараарай. Нэр баг нь бол баг 100 subscribe болсон. Айгүй хөргөн хурдан хугацаанд болсон. Тэгээд энэ 100 хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цаашдаа хүмүүс маань дараад 200, 300, 400 гээд хөдөлөө улам болцгоё. За тэгээд дараагийн бичлэг яхаад наадмын бичлэг байх бол бичлэг маань таалагдсан бол комент хэсэгт зүрх хүлтээгээрэй. За тэгээд лайк дараарай манайхаа баяртай.